Та яг ямар байр суурьтай байна? За олон нийтийн жигсаал бол тэртээ тэргүй энэ бол байх ёстой. Жирийн үзэгдэл. Тэгээд энийг бол одоо жигсаал цуглааныг бол бүгдийг нь зөвшөөрдөг. Ягаад гэвэл хүн эрхчлөг үед хамгийн гол юм бол үгүй хэлэх үзэл бодлыг илэрхийлэх шүү дээ. Тэгэхээр жигсаалын үед бол тийм байгаа. За ерөнхий сайдын хувьд гэх юм бол ерөнхий сайд гэхээсээ илүү энэ бол улс төрийн өндөр албан тушаалтан, их хурлын гишүүн, оюун эрдэнэ гэдэг хүний хувьд энэ дээр тайлбараа хийх нь бол зөв хэрэг. Тайлбараа хийх нь зөв хэрэг. Зүгээр хүүхдийн тухайд гэх юм бол бие биед эрхцүүчний хувьд бодоход бол энэ хүүхэд өөрөө насанд хүрчихсэн 23 настай гэж мэдээлэлээр гарч байгаа. Тэгэхээр 23 настай ааваасаа тусдаа амьдардаг энэ хүний тухайд бол өөрөө эхлээд хөрөнгө орлогоо мэдүүлэх, өөрөө хөрөнгө орлогын мэдүүлгээ баталгаажуулж, баталж чадах ёстой гэж бодож байна. Чадамж нь үүссэн шүү дээ, энэ чинь өөрөө бие хүн болцсон. Тэгэхээр энэ тэр хэрэгэлсэн мөнгөд өөрийнх нь мөнгө эсвэл аавынх нь ямар нэгэн одоо байдлаар орж ирсэн мөнгө гэдгээ өөрөө нотолж батлах ёстой байх гэж чинь. Би ч бас яг та нартай адилхан хэвлэлийн мэдээлэлтэй байгаа. Өнөөдөр Монгол улсад ирж байгаа гэсэн. Тэгэхээр одоо ирээд ямар ч байсан тэр талаар өөрөө мэдээлэлээ хийнэж нэгдүгээр тэр хүн бол олон тайлбараа хийчих ёстой. Хэдэн төгрөгийн орлого олдог, тэрийг яаж зарцуулсан. Энэ нь үнэхээр өөрийнх нь хууль ёсны орлого мөн үү гэдгээд нотлох ёстой. Та талбай дээр чигсэж байгаа залуучуудтай нэгдэхүү очиж гарах үсгийг зурх уу? Би төрийг бол доктортой байх ёстой гэж үздэг. Энэ бол засгийн газрыг унгаах хэмжээний одоо асуудал уу гэвэл тэрэн дээр би эргэлзэж байгаа. Энэ бол улсын хурлын гишүүн болоод ерөнхий сайд хүний хувьд ёс зүйн асуудал мөн үү гэвэл энэ бол мөнөөс мөн. Тийм болохоор ерөнхий сайд энэ дээрээ өөрөө одоо тайлбараа хийх бах. За тэгээд тайлбараа хийгээд тэрэнд нотолж чадахгүй бол дараагийн асуудал яригдах байна. Тэгэхээр та бол хамтарсан засгийн газар байх ёстой л гэж үзэж байгаа юм байна тийм. Хамтарсан засгийн газар ажиллах ёстой, үргэлжлүүлэн ажиллаа хийх ёстой. Тий, одоо жишээ нь би бол хөгжлийн бэрхшээлтэй 111 мянган иргэдийн төлөөлөл. Өнөөдөр би энд орж ирснээр асрах үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, хүртээмжийн тухай хууль энэ ажлыг хэсгүүдэд орж ажиллаж байгаа. Энэ ажлууд маань маш сайн явж байгаа. Тэгэхээр энэ төрлийн ажил тогтвортой байгаасай л гэж би хүсэж байгаа. Хамтарсан засаг огцрох үгүй бол дараагийн асуудал байна. Эхлээд энэ хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй байна. Ерөнхий сайдын хувьд. За өнөөдрийн асуудалтай холбогдож асуусан. За таны амьдарч байгаа хороо дүүрэг одоо тухайлбал энэ ажил хөдөлмөр эхэлж байгаа орчин дэд үтцэц одоо хөсөг бэрхшээлийн иргэн зорчгож чөлөөтэй дэд үтцийг бүрдүүлж чадсан нь ер нь хэрэг өөрчлөлт дахиж гарч ирнэ гэж харж байна. За ер нь бол мэдээж өргөс авсан юм шиг шууд байхгүй болохгүй. Би өөрөө бол Сквадр дүүргийн 20 дугаар хороо буюу бэлгэд амьдардаг. Тэгээд манай хороо бол хүртээмжүүл хамгийн муу. За жишээ нь тэрийг бол одоо сонгуульд өгөхөд би өөрөө сонгуулийг өгөхөөл орох гарцсан ч адилхан, гарах гарцсан ч адилхан шатаар заавал хүний тусламжтай ордог. За тэгээд эмнэлэг маань, өрхийн эмнэлэг маань ялгаа байхгүй, орох хүртээмж байхгүй, за сургуулиудын ижилхэн, за дээр нь энэ нь өөрөө гэр хороолол учраас тэнд бол одоо гудамж болоод орц гарцын хувьд, автобусны хүртээмжийн хувьд бол маш их хүнд байдаг. Энэ бол үнэн. Гэхдээ одоо сайжруулах гал үзээд байна. Гэтэл бид нар бас энийг хотын төвөөр харж болохгүй. Хотын төв сайжрахын хэрээр энэ сайжирч гин гэсэн үг. Жишээ нь өнөөдөр би гишүүн болсноос хойш 18 аймгаар орсон. Энэ юу вэ гэвэл Монгол улсын нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 87% нь гэр хороолол болон орон нутагт амьдардаг. Тэгэхээр зөвхөн төв зам сайжрах, төв хэсэг сайжрах биш. Энэ захын хороолол сайжрах, сумдууд сайжрах, аймаг сайжирч энэ өрөө хүртээмжийн асуудал нь сайн болно гэж ойлгож байгаа. Тэгээд өнөөдөр энэ аймгийн удирдлагууд, аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хөгжлийн төвийн за халамж үйлчилгээний ажилтнууд ирсэн энэ хилцүүлэг өөрөө бас энэ хүмүүс тодорхой хэмжээний ойлголт өгсөн тийм арга хэмжээ болно гэж бодож байна. Аймагуд дээр очиход бол яг хүртээмжийг би өөрийн биеэр хамгийн их мэдэрдэг. Тэгээ одоо эмнэлгүүдээр жишээ нь би 4 аймгийн эмнэлгээр орлоо. Эмнэлэг хүртэл ороход бас л хэцүү. Ягаад гэвэл стандарт гэж байхгүй, тэрийг мөрдөхгүй байна. Монгол улс бол хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуультай Нүүбийн конвенцэд нэгдсэн энэс илүү том юм гэж байхгүй. Гэтэл энийг хэрэгжүүлж байгаа тал дээр ерөөсөн маш хангалттай байна.
одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхлэх нь бол хамгийн том асуудал байгаа. Энэ бол зөвхөн хөдөлмөр эрхлэлт биш. Энэ бол нийгмийн оролцоотой болох, өөрөө өөрийгөө бусдад адилхан гэдгийг мэдрэх, дуу хоолойгоор өргөх, бусдад цуг игэл жирийн амьдрах юм нөхцөл шүү дээ. Тэгэхэд энэ бололцоог хангаж өгч чадахгүй. Хуулийн дээрээ заасан 25-аас дээш ажиллагсадтай албан газар 25 хүн тутамд нэг хүнийг авч ажилуулах хэрэгтэй. Энийг төрийн байгууллага маань хүртэл хэрэгжүүлдэггүй шүү дээ. Их хурл дээр орж ирж байгаа байгууллагуудаас асуудаг. Прокуророос асуусан. Манайх 3 хүн ажилуулдаг гэж. Прокурорын байгууллага нийтэд тийм. АТГ-гээс асуусан. Мэдхгүй. За, юунаас төрийн албаныхнаас ингээд асуугаад үзэхлээр ерөөсө 3 хүн яам л хэрэгжүүлж шүү дээ. Үндсэн яамдууд хэрэгжүүлэхгүй шүү дээ. Яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ? Тэгээд энэ хуулийн дээр бас нэг хитл маягийн байгаа. Хэрвээ авч ажилуулахгүй бол хөдөлмөрийн өсний доод хэмжээгээр төлбөр төлнө гэсэн. Сургуультай тий. Тий, төлбөртэй. Тэгэнгүүт тэрийг төлөхгүй үл яах юм гэдэг тийм гаргалгаа заалт байна. Тийм болохоор өнгөрсөн жилийн хувьд маш харамсалтай. 192 хүн аж ахуйн нэгж төлсөн байгаа. Тэгэхэд энэ нь ерөөсөө төлөх ёстой нийт аж ахуйн нэгж төрийн байгууллагын 10% болж. Хаа байна энэ олон яа, хаа байна энэ олон хэрэгжүүлэгч агентлагууд, хаа байна тэр нэг төрийн өмчт олон компаниуд тийм биз дээ. 137 төрийн өмчт компани байгаа гэж. Тэгэхэд тэд нэр тэрийг биелүүлэхгүй. Төр өөрөө дүлийн, төр өөрөө бэрхшээлтэй байна. Сайн таны хэлдэг төлбөрийн орлого эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжихээ зарцуулах тустай тийм ээ. Тэрlээ та хяналт тавьж үзсэн үү? За энэ дээр бол бид нар хяналт одоо тавигдсан. Энэ бол одоо эргээд яг хөдөлмөр эрхлэлтэд зориулна. 2020 он, 2019 оны үед бол энэ үйл ерөөсөн маш харамсалтайгаар зарцуулагдсан байдаг. Энэ орж ирсэн мөнгө тухайн үед ерөөсөө хөдөлмөр эрхлэлтэн дээр очиагүй. Тэгээд энэний дагуу би гишүүн биш байсан. Гэхдээ төрийн бас байгууллагуудтай цуг ингээд шалгаад үзэхэд Солонгост ажиллагчдын хэлний бэлтгэл хүртэл зориулсан. Энэ нь одоо харин тусдаа сантай данстай болсон учраас тэр данс руугаа ороод энэ нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой эхэлж байгаа гэж ойлгож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх хөнгөр ороод амжиж ирсэн. Тэгэхээр орон сууцнд ороход одоо хөнгөлөлт дэмжлэгийг үзүүлэх талаар эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр таны хувьд одоо утсан төлсөн юм байна юу? За байлгүй яг энэ дээр бол угаасаа барилга хотын байгуулалтын яам, гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яам бүгдээрнтэй л бид нар хамтарч ажиллаж байгаа. Яаж орон сууцнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулах вэ? Дээр нь орон сууц болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд яаж ээлтэй болох вэ те? Стандартыг яаж хангуулах вэ гэдэг дээр ажиллаж байгаа. Тэгээд энэ дээр бол маш их олон төслүүд дээр нь одоо хийгдэж байгаа ажлууд бол бэлэн болсон байгаа. За тэнд баярлалаа. Бид улсын хурлын гишүүн Баясгалангийн байр суурийг та бүхэнд хүргэлээ.